Дотоодын цэргийн ах эгч нар юу хийдэг вэ? Сайн байцгаана нэзэдэ намайг X гэдэг. Харин намайг хонгор гэдэг. Дотоодын цэргийн ах эгч нар яг юу гэдгийг мэдж авцгаая. Ахор, ноо, сантат. Бодосоо. Сайн уу? Чам хин гэдэг? Хонгор гэдэг. Хонгор юм уу? За хоёулаа танилцъя. Дашмигмөр ага Наранга аймгаас ирсэн. Хонгор. За, аль сургууль уу? 52. 52 дугаар сургууль. Хэддүгээр анги? 4-р анги. 4-р анги. За. Чи цэргийн амьдралыг ингээ сая харлаа шүү дээ. Ямар шоу юм бэ? Гоё. Бид нартай зөв хоолунд мунд идэхээр гоё юу? Юу нь гоё юм чам цэргийн амьдралаас ирнэ? Дасгал. Та яагаад цэрэг болсон? Ах нь иргэний цэргийн үүргээ биелүүлж эх орноо хамгаалах цэрэг болсон байхгүй юу? Эх орноо хамгаална гэдэг чинь эр хүний маш том бахархал байхгүй юу? Бид яг одоо Улаанбаатар хотын улс сувгийн удирдах газар ирсэн байна. Одоо ингээд орцгоё. За тийм. Та яг ямар ажил хийдэг юм бэ? Ах нь сувг удирдах газрыг гадны муухай халдлагаас хамгаалдаг ажил хийдэг юм аа. Хичээдээ яг ямар ажил хийдэг? Хичнээн үү? Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ууж иддэг, гар нүрээ угаадаг, хувцас угаадаг тэр усыг гадны бохирдлоос болцсошгүй эрсдлээс хамгаалдаг байхгүй юу? Бид яг одоо Монголын үндэсний Олон нийтийн радио, телевизээр хүрэлцэн ирсэн байна. Та яг юу хийд юм бэ? Ахын доо Монголын радио гэж мэдэх үү? Мэдэд. Монгол улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна. Монгол улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна. Монголын радио өглөө болгон төрийн дуулаар эхэлдэг. Тэр төрийн дуулаар эхэлж байгаа үйл явцыг агаанд саадгүй ээж аав эмээ өвөө гэр бүлд нь хүрэхийн тулд энд ажилладаг юм аа. хичээдээ яг энэ юу хийд юм бэ? Инээдүү жив нэвтрүүлэг үздэг үү? Тэрийг хичээндөө энчээ бэлтгэж хийдэг байхгүй юу? Тэгээ тэрийг нэвтрүүлгээр шууд аюулгүй саадгүй гаргахын тулд хичээх хүмүүсийг шалган нэвтрүүлж ажилладаг. Энэ радио телевизэн дотоодын цэргийн зөндөө олон ах зэрэгтэй ингэж хамтарч ажиллаад тэгээд одоо үйл ажиллагааг саадгүй танай гэрээ хамаарт байдаг тэр телевизээр саадгүй гаргадаг юм аа. Дотоодын цэргийн ах эгч нар нь дулааны цахилгаан станцуудын барилга байгууламжийг хамгаалах, бидний интернет хэрэглээг саадгүй нэвтрүүлэх, хүм малын гоц халдварт өвчний үед хорио цэрийн дэглэм сахиулах, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг баривчлах, байгалийн гамшиг, үер усны аюулаас иргэдийг хамгаалах зэрэг улс орныхоо дотоод аюулгүй байдлыг хангаж бид бүгдийг аюулгүй амар амгалан амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг юм аа. Энэ бүгдийн ард дотоодын цэргийн ах эгч нар нүд цавчилгүй 24 цаг ажилладаг учраас бид өвөл гэртээ дулаахан бас тог цахилгаан интернет хэрэглээгээ саадгүй хэрэгжилж хүссэн киногоо гэртээ цэнхэр дэлгэцээрээ тухлан сууж үздэг. Биднийг эрүүл аюулгүй орчинд тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгдөг дотоодын цэргийн ах эгч нартаа баярлалаа.